Баярлалаа. Эрхэм үзэгчдээ нэвтрүүлэг үргэлжлэн явагдсаар байна. Нэвтрүүлгийн зочин хөтлөгч Болдын уянга та бүхэндээ хоёр дахь асуултыг яг одоо тавина. За хоёр дахь асуултаа оръё. Уулуурхаан олборлолтын ашиг таны амьдралд шууд нөлөөтэй юу? Эдэн цалин тэтгэвэр болж ирдэг. Бид нь тухайн орон нутгийн иргэдэд л нөлөөтэй. Сидэн дарга нарт л хамаатай гэж боддог. Бид нь ирээдүйд л нөлөөлөх байх. За ингээд санал хураах шуумаа нэчээ бүгдээрээ сайхан ярилцъя. 13 тэгтэг 88 дугаар руу мессеж илгээгээрэй. Эсвэл Freshback application ашиглаад бас нэвтрүүлгийнхаа нэрийг сонгож жогоод заавал хариултаа илгээгээрэй. Яа заавал үдээ. Өгөхгүй л яах вэ? Та нэвтрүүлгийг яг өгөхгүй л яах гэдэг вэ? Баярлалаа. Одоо зүүн гарт руугаа эхэлнэ. Уулуурхаан олборлолтын ашиг таны амьдралд шууд нөлөөтэй юу л гэж байгаа юм бэ? Хаяр маань юу гэж бодож байна? Золоо юу гэж бодож байна? Бүгдээрээ л муу юм шиг байна. Ямар ч гэсэн уулуурхаа мэдээж уулуурхад ажиллаж байгаа залуучууд цалин тэтгэврээ авж байгаа. Нэмээд уулуурхад ханган нийлүүлж байгаа компанид маш олон мянган залуучууд ажиллаж байна. Цалин тэтгэврээ авж байна. За хамгийн бас ашиг хүртдэг хүмүүс бол тухайн орон нутгийн иргэд байдаг байдаг. Уулуурхаан олборлогч компаниудын дарга нар шүү. Бас мөн ингээ хэлэх чинь яг бүгд байна. Дарга нар ч бас хамаатай. Ирээдүйд бас байгаа. Яагаад тэгэхээр уулуурхай дээр одоо ялангуяа оюутлын хөвтийн байгуулалтанд ажиллаж байгаа залуучууд юм маш ирээдүйн Монголын мэргэжлүүдийг бэлдэж байгаа. Дээрээс нь уулуурхаас олж ирсэн орлогыг бид нэр одоо босролтой одоо багш нарын цалинг нэмж байгаа мөнгийг уулуурхаас бид нар өгч байна. Энд чинь өөрөө бид нар ирээдүйн болсон хүчний бэлдэх хөрөнгө оруулалт болж байгаа гэж. Тэгэхээр яг дөрүүлэл байж байгаа харагдсан байна. Шууд харахад. Тэгээ монголчуудыг цөмөрөө мэдрэхээр байна те. Одоо яг хуу өнөөдөр зүгээр бодит байдлаа ярих юм бол нийт одоо төсөвт нийлүүлж байгаа мөнгөний одоо 32 их 80 төлөө да баг 3-1 ингээ уулуурхаас орж ирж байгаа байхгүй. Тэр чин цалин тэтгэмж яг болж байгаа. Яг цэвэр тоогоо ярих юм бол мэдээж бид нар нийтээрээ бол за хэдэн дарга нар л идэж уугаад байна гэж бол харж байгаа. Үнэн идэж уугаалах. Идэж ууж байгаа тий. Үнэн л байна. Тэгээ дээрэс нь бол мэдээж ирээдүйд нөлөөтэй. Гэхдээ одоо болон бас ирээдүйд гарах шийдвэр нь давхар нөлөөтэй учраас өнөөдрийн орлого гэхээр би бол дарга нар хавцаа болон цалин тэтгэвэр бодит байдлаар цалин тэтгэвэр болж ирж байгаа. Тий. Монгол улсад 90% нэг уулуурхаас хамааралтай багт Монгол улсын эдийн засаг бол тий. Бид нар хэдэн жилийн тэтгэврийн зээлийг тэгэлсэн шүү дээ. Тий. Уулуурхаан одоо ордоо барьцаан тавиад тэтгэврээ тэгэлж ирсэн. Мөнгөний ордыг л тий. Шийдэлтэй тавьчихсан. Юу тог мог ч гэсэн ковид үеэр гээд мэдээж орон нутгийн иргэдэд ялангуяа бол яаж байгаа маш их нөлөө бол байгаа. Өмнө хувь цогц цэцэн мэдсэ гээд ярих юм бол орон сууц ус мус гээд тий. За энийг бол батгал юм байна. За баярлалаа. Та хоёр хоорондоо ярилцаад байж. За уянга наад хоёр маань юу гэж нэг давлаач. За та хоёр маань яг бид нар одоо уулуурхаан олборлолтын ашигын талаар ярих гэж байна шүү дээ. Яг энэ одоо эдийн засагчид яг энэ талд байгаа учраас энэ ашиг тэгээд одоо борлуулалтын орлого тийм ерөнхийд ашиг нь хизээ гардгийг гэдгийг нэг энгийн үгээр аюу хурдан тайлбарлачаад орж болох уу? За яг уулуурхаан бол хувийн хөвшил олборлжлоо гэж бодоход тэр хувийн хөвшил цэвэр ашиг авна. Цэвэр ашигыг бол тэр уулуурхаан компани эзэдүүд авч. Улс тэр одоо газрын доорх баялгаа ашигласнаар юу авдаг вэ гэхээр амнат. За амнат гэдэг уулуурхаан орлогыг харах юм бол манай одоо төсвийн 28-аас 30%-ийг бүрдүүлж байгаа. 3-1. Тэгэхдээ жишээлбэл цалин тэтгэвэр болж ирдэг гэдэг ингэхээр энэ бол миний хувьд бол буруу гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр энэ амнатаас олсон орлогоороо цалин тавьдаг, тэтгэвэр тавьдаг юм биш. Нийгмийн даатгалын шимтгэлийн сангаас энэ тэтгэврүүд бол тавигдж байгаа. Цалин бол компаниуд тавьж байгаа. Төсөвдөр бол урсгал зардал гэдэг энэ зардалт бол тодорхой хэмжээгээр амнатаас бол яг оруулж байгаа байхыг A биш гэж бодож байгаа. Би бол A биш гэж бодож байна. Тэгээд яг бодитоороо тэр амнат чи юунд зарцуулагдаад байгаа вэ гэхээр одоо Чингис хаан гэж сан байгуулагдсан. Тэнд хуримтлуулагдж байгаа тодорхой хэсгийн төсөвдөр тэр дундаа энэ сургууль цэцэрлэг гэх бидний энэ өдөр тутамд амьдралд энэ нийгэмд хэрэгтэй энэ нийгмийн чиглэлийн одоо бүтээн байгуулалтууд бол бас болж ирж байгаа. Орон нутгийн иргэдэд нөлөөтэй гэдэг дээр бол би юу гэж бодож байна гэхээр тэр орон нутгийн саналууд тодорхой хэмжээгээр мөнгө очдог. Тэгэхдээ тэр сан хэр сайн ажиллаж чаддгийг бол би мэдэхгүй байна. Жишээлбэл бол би цогццид бол бас байхгүй шүү дээ, тий. Тэгээд миний хувьдбар бол ирээдүйд л нөлөөлөх байх гэсэн тийм хүлээлттэй хүмүүс бол байгаа хаа гэсэн тийм бодлоо. Си арай биш байхаа соёлоо. Юу гэж бодож байна? Дарга нарт л хамаатай гэж боддог гэж. Би бол арай биш байх. Си бол бүр огт биш байх гэж бодож байна. За
Дотроос та хагаралтай баг өнөө. Үнэ цалин бөгөөд тухайн орон нутаг мөн ирээдүй энэ бол айл аль нь байгаа. Яа тэгэхээр дөнгөж саяхан хэлж байгаа цалин улсын төсөв өөрөө яг ямар салбаруудаас бүрддэг ингээд товчлаад харах юм бол уул уурхай өөрөө хамгийн том зайг эзэлж байгаа маань өөрөө шууд хамааралтай болчихоо цалин дэвтэрт байна. За хичнээн нийгмийн даатгалын сангаар дамжиж байгаа ч гэсэн тэр чинь улсын төсөв гарч байгаа тийм үү. Улсын төсвийн бүрдүүлэлт бид нар өөрсдөө хаанаас бүрдэж байгаагаа эхлээд бодох хэрэгтэй. За орон нутгийн иргэд бол угаасаа өөрөөгөө маш сайн эзэмших хэрэгэлдэг. Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт хаана ямар компани байгуулга бөгөөд нийгмийн хариуцлага хэрхэн гүйцэтгэхээс шууд хамааралтай. Ирээдүйд нөлөөлөх гэдэг маань өөрөө одоо хүмүүсийн сая хэлж байгаа татвар шийдвэр гэж байгаа боловч энэ чинь өөрөө хүний хөгжилд амар өндөр нөлөөлөлт үзүүлж байгаа байхгүй юу? Бидрийг хэрхэн яаж сургаж ямар байгууллага тэгэхээр аль аль нь орж байгаа. Гэхдээ би болвол монголчуудын яг асуултаа бодоод нэвтрүүлгийн аюугаа бодоход би бол цалин дээр илүү санал өгмөр. Цалин дээр. За та хоёр маань тэгвэл яг нэг цалин дээр би нэг хэдэн тоо хэлчих үү. За ямар тоо хэлэх гэж байна гэхээр Монгол улсад яг ажил хийгээд цалин авч байгаа нэг сая 250 мянган хүн байгаа. За тэдний 250 мянган төрөөс цалин авч байгаа. Тэгэхээр дийлэнх нь хувийн хвшил. Тэгвэл хувийн хвшлээ ингээ харуул 4% нь уул уурхайн салбарт ажиллаж байгаа. За ойлголоо. Манайхан одоо удахгүй одоо барыг санал хураах шугам хаагдсан гэсэн сая мессеж гарах шиг боллоо. Та хоёр маань гэлсэл нэгтгэх нь. Хуруудчих юм уу? Гэхдээ яг хооронд зөвлөж болно шүү дээ. Ярилцж байгаарай. За баярлалаа. Манай хоёр аль хэдийн сонголтоо хийсэн байх гэж найдаж байна. Дарий. Яг уу. Дарий. За нүггүй хаа. За ер нь бол ийм юм байгаа шүү дээ. Саяны энэ дөрвөн хариултын дотор бол буруу хариулт гэж байхгүй. Та хэдийн үзэл бодлыг бол бид нэр сонсож байгаа. Бид нэр та хэдийн үзэл бодлыг сонсоод үзэгчд маань бас нэгд хунгааж байгаа. Тэгээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа. Тэгээд гарч ирнэ. Бидний гол зорилго бол монголчуудаа бас мэдрэх гэдгийг бас хэлж байна. Та ийм хэлгээл ингээл за яагаад ирээдүйд гэж бодоод байна вэ гэхээр бидний одоо ийм Монголигаар ороод үзэхээр ингээд Чингис хаан сан байгаа заяа. Тэнд ингээд одоо Монголын төрийн эзэмшлийн уул уурхайн компаниудаас орж ирсэн ногдлаа шиг эдгээр бүгд байгаа. Тэгэхээр энийг хизээ ашиглах юм бэ гэхээр бид нар ирээдүйд ашиглах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй бүх хүн одоо ийм Монголигаар ороод өөрийнхөө ногдлаа шиг өөрийнхөө тэр юуг ингээ харчаад ирээдүй гэж бодож байгаа байх. Ойлгосон. Дэлгөнөө. Энэ нэвтрүүлгийн хамгийн том дарга хөтлөгчийн хувьд нэг зүйл хэлэх үү. Та аягүй яриад шүү. Бүр хамаг цаг аваа хийж ш. Амарч нэг юм хийлээч эн чинь ингээд урагдчихж бас ингээд төрийн өмчит компаниуд одоо ингээд ерөөсөө ингээд уул уурхай ялангуяа компаниудын дарга нар бараг шоронд ороогүй хүн байхгүй эднэрт л яг одоо хамаатай байгаа. Тийм учраас манайх бол сийг сонгосон байгаа. Ингэж хооронд нь өсөлтөж тааш авахгүй байсан. Энэ үе ярьсаар байгаа дуусна. Энэ хүн бас яриад эхэллээ. Сонголтын хийлгээ. Сонголтоо хийсэн Тийм учраас тийм. Сонголтоо хийсэн үү? Яг энэ дээр бас санал нэг байгаа. За ирээдүйд нөлөөлөх. За ирээдүйд нөлөөлөх. Зүгээр тодруулж асууя. Чингис хаан гэдэг сан нэгдсэн юм байна. Би энэ одоо байгалийн баялагын сан гэж ойлгож байна те. Энэ яасан менежментийн компани байгуулагдсан байгаа мó? Ямар менежментийн компани удирдах юм? Монгол хүмүүс удирдах юм уу? Гадаад хүмүүс удирдах юм уу? Норвегийн баялагын сангийн журмаар явах юм уу? Сингапураар явах юм уу? Эсвэл холсон юмар явж байгаа юм уу? Мөнгө нь ороод эхэлсэн байгаа мó? Ийм Монголиа дээр би анх удаа сонсож байна. Мөнгө нь бол ороод эхэлсэн байгаа шүү. Тэгэхээр та бүхэн одоо энэ нэвтрүүлгийг үзчихвэл ийм Монголиагаар ороод шууд шалгаж болно. За ойлголоо. Гой мэдээлэл байна. Хариултаа давцсан тий? Дараагүй байна. Дарна штэ бүр. За. Ирээдүйд нөлөөлөх байхыг сонгосноо. Тэглээ. Ингээ хариултаа авлаа. Энэ асуултан дээр бас бүгдээрээ сурвалжлагатай байгаа. Тэгэхээр иргэд маань юу гэж бодож байгааг хамтдаа харъя. Ирээдүйд нөлөөтэй баг. Яг манай орны хувьд гэх юм бол одоо дарга нарт л хамаатай болоод байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Ер нь иргэдэд нөлөөтэй зүйл байхгүй. Ирээдүйд одоо яг яаж нөлөөлөх юм би бол хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр надад дарга нарт л хамаатай юм шиг санагдаад байгаа. Цалин төр болж ирэх л байна. Амар олон иргэдээс асуулт асуусан байх гэж бодож ирсэн чи хоёр гараад ирлээ шүү. Гэхдээ бүгдээр яг хариултаар энэ нөгөө асуултын гол амин сүнс нь энэ олборлтын ашиг гэдэг үгээс. Тэгээ би түрүү дүлгөөнөөс асуугаад байсан нөгөө бид нар чинь төрийн өмчит компани одоо юу гэдэг стратегийн орд гэдэг тэрнийхээ үйл ажиллагааных нь ашигийнх нь 34% авна гэд ингээд хөлчилсөн байгаад байгаа.
Тэгэхээр чи ашиг нь хизээ гарах уу гэхээр зардлуудаа бүгдийг хасчиж гарна. Тэгвэл одоо оюутлогоос хизээ ашиг авч эхлэв гэвэл одоогийн байдлаар 2039 он гэх мэттэй төсөл болгоо өөр өөр. Гэхдээ ашиг гэдэг бол бүх зардлаа хасдаг учраас уул нь бол ашигынхаа тэд гэхгүйгээр бараг л одоо татваруудаараа бид нар өөрсдийнхөө хувь хэмжээ хүртээд явал зүү юм шиг санагдтiin юм а. Гэдгийг урт биш, дөлгөөн шиг арай урт биш. Тэгээ хэлчихлээ. Хамаг ийшээ явдаг те. Тэгээ би зөвөр энэ дээр би нэг зүйл бас хэлье гэж бодож байна. Сая 200 мянган хүн цалин авж байгаа. Би бас хүмүүс цалин олгоод явж байгаа хүмүүсийн нэг. Тэгээд 250 мянган төрийн албан хаагчнарт өгж байгаа үнэн зөв. Бусдын хувийн хвшил өгж байгаа. Гэхдээ уул уурхаагаас бид нар хамааралтай байна. Хамааралтай шүү дээ. Тий. Би энийг хэлүүлмээр байгаа байхгүй. Нэг л хамааралгүй юм яриад байсан байхгүй. Хамаарал хийж л. Тий. За баярлалаа их мэдэгчтэй санд хураалтай шугам үгээр хаагдж байна. Монголчууд юу гэж хариулсны цөмөрөө дэлгэцэн дээр хамтдаа харцгаая. Уул уурхай олборлолтын ашиг таны амьдралд шууд нөлөөтэй юу? Цалин тэтгэвэр болж ирдэг. Ирээдүйд л нөлөөлөх болох нь яваасаа үгүй байлгүй дээ дарга нарт хамаатай гэж боддог. 42% дарга нарт хамаатай гэж боддог. 42% зөөн жигүүрийн баг оноороо тэргүүлэх юм бэ? Гэхдээ ер нь биднэрт л яг тэгжил мэдрэгдэж байгаа шүү. Нийт ард түмэнд бол ийм л байгаа юм байна шүү саялаа. За алглаа. Тий, дарга нарт л хамааралтай. Гэтэ би энэ дээр ийм бодолтой байд юм байна. Зүгээр ганц бас бодол бодлоо илэрхийлчих хөтлөгчөө те. Энэ төр юм аваад төр тэр уул уурхайнуудыг аваад тэгэхээр төрийн өмч болоод төр баяжин гэдэг бол өрөөсгөл ойлголт шүү. Төр энэ дээр авахгүйгээр хувийн хвшилтээ өгөө тэр чинь хувийн хвшил өөрсдийнхөө хөрөн мөнгөөр хөрөнгөө оруулаад тэр юу ч байхгүй газрыг чинь уурхаа болгоод байна шүү дээ. Тэгэхээр бид нэр тэр амнаат байна уу, татвар байна уу тэрийгээд хангалттай аваа сууж явах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс төр тэрийг өөр дөр авах юм бол тэр дарга нар л идээд дуусгаад байгааг л тод жишээг бид бүхэн харж байгаа гэж. Энэ зүгээр л миний бодол шүү. Та угаасаа санал нийлэхгүй байх. Тэгээ өөрийгөө аягүй дээш шийддэг те. Баярлаа. Ингээд оноогоо цөмөрөө харцгаая. B баг 93 оноотой, E баг 74 оноотой явж байна.